Эрчим хүчний үнц нь. Эрчим хүч гэдэгт байгалийн нөөцийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан багтдаг. Манай оронд эрчим хүчийг нүүрс, ус, салхины нөөцийг ашиглан үйлдвэрлэхээс гадна Оросын улбооны улс бүгд найрамдах хятад ард улсаас импортлон авдаг байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн ихэнх буюу 79.3%-ийг дулаан, цахилгаан хосолсон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг. Энэхүү дулааны цахилгаан станц нь дулаан, цахилгааны хэрхэн бий болгож бидний хэрэгцээг хангадгийг мэдхүү. Дулаан цахилгааны эрчим хүч хэрхэн бий болдог вэ? Дулааны цахилгаан станцад цахилгаан дулааныг үйлдвэрлэх үндсэн түвхийд нь нүүрс юм. Нүүрс нь байгалийн шахагдах нөөц үлээ. Уурхаагаас ирсэн нүүрс нь станцад олон үе шатыг дамжиж цахилгаан дулааны эрчим хүч болдог. Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан дулааны эрчим хүч нь хоорондоо салшгүй холбоотой дэд станц шугам тоноглолоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Дулааны цахилгаан станц нь хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж эрчим хүчийг үйлдвэрлэн байнгын бэлэн байлгадаг. Эрчим хүчийг үйлдвэрлэмэгц шууд хэрэглэгчдэд хүргэдэг тул бусад бараа бүтээгдэхүүнтэй адил нөөцлөх боломжгүй юм. Ингэж эрчим хүчийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд 10,500 орчим ажилтны хүч хөдөлмөр хөлс шингэдэг бөгөөд эрчим хүч нь ямар их өртөг, хөлс хүч, үн цэнээр бий болдгийг харж болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ. Энэ их үн цэнээр бий болсон цахилгаан эрчим хүчийг бид өдөр тутмын амьдралдаа бидний эргэн тойронд байгаа бүх зүйлд хэрэглэж болно. Айл өрхөд борлуулж буй 1 кВт цаг цахилгаан эрчим хүчний үнэ нь хэрэглээний хэмжээ, хоногийн цаг зэргээс хамаарч 73-аас 114 төгрөг байгаа ба энэхүү мөнгөөр буюу 1 кВт цаг цахилгаанаар юу хийж болохыг авч үзье. Хөргөгч 10 цаг ажиллана, ус буцалгагч 10 удаа ус буцалгана, 15 цамц эндүүднэ, угаалгын машин 70-аас 100 минут ажиллана. Ширээний компьютер 4-өөс 6 цаг ажиллана. Сүүн чийдэн 50 цаг асна. Энгийн чийдэн 10 цаг ажилладаг байна. Хэрэглэгч бүр эрчим хүчний үн цэнийг мэдэрч хэмнэлт хийснээр өөрийн болоод улс орны эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.